Уг нь өнгөрөх 7 дугаар сараас төрийн албаагчдын цалин тэтгэврийн хэмжээ нэмэгдэх байсан. Гэвч улс төрийн тогтворгүй байдал сайд нарын томилгооноос үүдээд засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах хүртэл цалин тэтгэвэр нэмэх асуудлыг хойшлуулсан хэмээн өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэх холбооноос мэдээллээ. Улсын 3 талт хэлцээрийн хүрээнд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалин, улмаар хувийн хвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалин нэмэгдүүлэх боломжийг баталгаажуулж улсын төсөвт 90 тэрбум төгрөгийг улсын төсвийн тухай хуулиар баталгаажуулж суулгуулсан. Энэ үйл явц 7 сарын 1-ээс хэрэгжих ёстой байсан. Харамсалтай нь өнөөдрийн засаглалын болон засгийн газрын тогтворгүй байдлын улмаас хэрэгжиж чадахгүй байна гэсэн ийм хариултыг удаа хүлээж аваад өнөөдөртөө хүрч байна. Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан агчдын цалин тэтгэврийг нэмэх, ажлын байрны баталгааг хангах, ажилтнуудын ажлын байрыг тогтворжуулах зэрэг шаардлагуудаа дахин засгийн газар төрүүлж байгаагаа мэдээлсэн юм а. Төрийн албан агчдын цалин улсын төсөвт тусгасны дагуу 90 тэрбум төгрөгийн баталгаа хийх үүсвэрт багтаан нэн яралтай нэмэгдүүлэхийг улсын хурал засгийн газраас шаардж байна. Хоёрдугаарт ажлын байрны баталгааг хангах чиглэлээр байгуулсан улсын 3 талт хэлцээрийн холбогдох заалтууд. Энэ хүрээнд байгуулагдсан санамж бичгийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг бас шаардж байна. Дөрөвдүгээрт засгийн газрын үйл ажиллагааны доктортой залгамж чанарыг хангах зорилгоор сайд нарыг нөхөн томилох үйл явцыг хуулийн хүрээнд нэн яралтай хийж үйл ажиллагааг нь эрчимжүүлэхийг бас шаардж байна. Мөн шаардлагад улс төрийн томилгоо, сайд нарын нөхөн томилох асуудлыг яарвчилж, эргээд иргэдийнхээ амьдралын баталгааг яаралтай хангах шаардлагатай гэдгийг сануулсан юм. Улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засагт нөлөөлж, эргээд энгийн иргэдийн амьдралыг улам дорой туулахад хүргэж байгааг ч сануулж байсан юм а.